Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын тэргуун хатагтайтай холбоотой давуу залдах шүүх хурал мягмар гарагт болсон байна. За шүүх шийдвэрээ танилцуулсан. За түүний хувьд бол өмнөх шатны шүүхээр 20 сарын ял авсан байсан бол ялыг нэмэгдүүлж 4 жилийн хугацаанд хорхоор шийдвэрийг гаргасан байна. За энэ бол Сөүл хотын дээд шүүх Ким Ги-хийг хувьцааны үнийг өөрчлөх схемд оролцсон. За Мүүний гэж нэрлэгддэг нэгдлийн сүмээс тансаг зэрэглэлийн бэлэг авсан гэж үйлдэлт бол хэсэгчлэн гин буруутай гэж үзэж шууд дамжуулсан шүүхийн шийдвэрийнхээ үеэр ялыг нь оноосон байна. За гэвч Ким Ги-хийг өөрийгөө power broker буюу хүмүүсийн хооронд зуучилдаг гэж зарласан хүнээс санал асуулгатай холбоотой дүнг үнгүй авсан хэргийг нь цагаатгаж доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. За тусгай зөвлөх Минжу Кингийн баг энэхүү хэрэг дээр ажилласан. За тусгай зөвлөхийн багаас ерөнхийлөгч асан Юн Сокёлын эхнэрийг хөрөнгийн зах зээлийн тухай хууль, улс төрийн сангийн тухай хууль болон зуучилсны төлөө хахуул авах тухай хуулийг зөрчсөн хэрэгээр ялласан. За үүний дараа түүнд тухайн үедээ 15 жилийн ялыг ногдуулахаар төлөвлөж байсан. За Ким Ги-хийг Солонгосын BMW-гийн дилер болох Deutsche Motors компани хувьцааны үнийг луурдсан хэрэг болон 2010-аас 12 оны хооронд 810 сая вон буюу ам доллар чилжүүлвэл 549 мянган ам долларыг хууль бусаар ашиглаж олсон. За нөхрийнхөө 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх мэдэл бүхий power broker буюу жуулчлагчаас санал асуулгатай холбоотой дүнг үнгүй авсан гэсэн хэрэгт бас буруутгаж байсан. За энэхүү хэргийнхаа хүрээнд мөн нэгдлийн сүм буюу Мүүний сүмийн албан тушаалтнуудаас тусламж хүссэн. За хариуд нь тэдний тусламжийг биелүүлэхийн хариуд Шанелийн 2 цүнх графийн алмазан хүзүүний зүйлд авсан гэсэн ийм хэрэгт түүнийг буруутгаж тусгай зөвлөхийн багаас ялыг төлөвлөж байсан. За Ким Ги-хийг зөвхөн тансаг зэрэглэлийн бэлгийнхэн заримыг нь хүлээн авсан хэрэгээр ялсан доод шатны шийдвэрийг хүчингүй болгосон. За мөн давд залдах шатны шүүх нь хөрөнгө оруулалтын зөвлөх компанид 2 тэрбум вонны зуучлалын данс нээж Deutsche Motors компани 180 мянган хувьцааг зарсан учраас хувьцааны луурын схемд оролцсон хэрэгээр хэрэгт хэсэгчсэн байдлаар буруутай гэж үзэж байгаа юм байна. Давд задах шатны шүүх түүнийг зуучлал хийснийхаа хариуд хүлээн авсан бүх тансаг зэрэглэлийнхаа бэлгийг буцааж өгөх шийдвэрийг гаргасан. За энэхүү тансаг зэрэглэлийн бэлэг авсан гэж буруутгасан доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ч гэсэн санал асуулгатай холбоотой өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн санал асуулгыг мэдэх зорилгоор асуудал дээр хандсан гэсэн энэхүү шийдвэрийг нь цагаатгаж хэвээр үлдээж байгаа. За мөн зуучлагч нь Юн Сокёл болон түүний эхнэрээс бусад хүмүүст үр дүнг өгсөн гэж мэдэгдсэн учраас энэхүү хэрэг нь цагаатаж байгаа юм байна. За түүнийг хорих ялаас гадна Ким Ги-хийд нийтдээ 50 сая вонны торгуул ногдуулж тухайн бэлэг болгож хүлээн авсан зүйлтийг нь хурааж 20 сая орчим вонны мөн торгуулийг ногдуулахаар шийдвэрлэж байгаагаа давж чадах шатны сүхээс олон нийтэд зарлан мэдэгдсэн байна.